За Хятад улсын хувьд бол цагаан сар нь бол хамгийн том уламжилт баяр байгаа. За Хятадын цагаан сар бол маш олон зан заншилтай байдаг. Түүнээ нэгэн хос уянг наах. Сар шинээр бол айл болгоны хаалгийг чимж одоо ирэх нэг жилийн сайн сайхан аж хиймэрийг бэлэгдэж байдаг хос уянгийн утга учирыг та бүхэндээ танилцуулъя. Хос уянг нь Хятадын уламжлалт соёлын үнэт зүйл юм. Хамгийн эртний бичигдсэн хос уянг 3 улсын эрен үед гарч иржээ. Үүний хаалганы хос уянг хаврын зөвлөлгөө зэрэгээр хэлдэг. Цаас, даавуу, эсвэл хус, мод, баган дээр сэлсэн хос мөрт өгдгөр байгаа юм. Хөл нь энгийн бөгөөд гүнзгий, тодотгогчин цэвэр, байлдаатай, үгийн тоон ижил бүтчин адилхан Бэмбод Хятадын хөлнөө урлагийн өөрмөж хэлбэр юм. Хос уянг өөрийн хөгжлийн явцад эртний яруу найраг, уран зохиол, дууны үг, аялгауны онцлог шин чанарыг шингээсэн байдаг. Тиймээс тус хослол ташигласан өгүүлбэрийн хөв маягт хөмнөлттэй шүлгийн өгүүлбэр, зэрэгцээ өгүүлбэрийн өгүүлбэрээс гадна хуучнаа яруу найргийн өгүүлбэрийн хөв маяг, дуурамд үг, хөгжмийн өгүүлбэрийн хөв маяг зэрэг орно. Хос уянгийн нэг өх сурвалж нь сар шинийн ерөөл. Сүүлийн үед сар шинийн ерөөд зөвнөл болгон хөгжүүлж, Хятадын ард түмэн бузар мухагаас урчлан сэргийж, гамшигыг айлгах, хөгжил зэвсгэлэлт аз жаргалыг хүсэн зүнсэн санааг илэрхийлэх болсон. Хос уянг бол манай домдодын үндэстний хамгийн шилдэг уламжлалт зан затгаар болох юм. Нэн ялангуяа манай хос уянгийн жил цагаан сарын бичиг ажиллагаа нь манай малжиг орноо өргөний ихэр дэлгэрж ирсэн. Тэр үсэд бол одоо хөрөө гашаа Монгол одоо сайхан гөрийнхөн дотор үүдэн чон хүрнээс наадах. Хос уянгийн Хятадын хос уянг бол 20,000 жилийн түүхтэй. Манай Монгол хос уянг бол одоо 1000 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Өртнөө тэр Вангун баяны эзэртэн болоо уулдан бол одоо хос уянг бичиж ингээ сайхан наадаг байсан. Тэгээ одоо манай улс байгуулагдсанаа наашиг нэг юм болоо одоо сайхан өөрийнхөө нэг амьдралын төвшин дөөшлөхий дагалдаад одоо нүүдэл мал жилийн амьдрал бас хос уянгийн сайхан оволан өнгийн утга уян шинсэн яруу уянтай сайхан хос уян хаан сайхан үүдэн дээр наан одоо чонхон дээр наан ингээ сайхан нэг жилийнхээ сайхан өө тиймэртэй баян тансаг амьдралын зүмж одоо ингээд нэг жилээр сайхан одоо баяр жаргалтай өнгөрөхөр ингээд сайхан хос уянгийн холон уулгийн талаар бас чухал байдаг. Одоо жочны өрөө Монгол одоо үүднийхэн гадаа үүдэн дээр наах, дотор үүдэн наах, чонхон дээр наах бүр сайхан утга уулгийн талаар бол одоо яг баялаг байх хэрэгтэй. Тэгэхээр уран хос уян ба дөөж жиргэн нэг мөрөгжил, дөөж жиргэн нэг соёл гэж хэллээ. Одоо бол одоо манай хос уян бол одоо өргөнөөр дэлгэрж байгаа. Монгол хос уян, Хятад хос уян ган бүр сайхан бичиж сайхан одоо баяр хөөртэйгээр шинэ жилээр нухацдаг юм. Хос уянг нь нэг нэсэндээ зан заншил. Хятадын үндэсний уламжлалт соёлын цогц хэсэг юм. 2005 он Бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлөөс хос уянгийг улсын бие бос соёлын өвийн загсаалтанд оруулав. Энэхүү хос уянгийн заншил нь Хятадын харьяа тэрч байхгүй Хятад хэлээр ярьдаг газар орныхан болон дэлхийд даяар Хятад хэлний соёлоос гаралтай үндэснүүдийн дунд дамжуулж дэлгэрүүлж ирсэн Хятадын соёлыг сурталчилахад маш их хүнчинтэй байв.